Батлаа алгаад. Орш. Батлаа. Дөрөц. Баруун тийш. Агаар. Зогс. Зүүдэш. Хэрэг. Зэрэгц. Хөө. Бот. Заасаа байцхан энэ өдрийн мэндийг өргөе. Би зөвшөөрсний 186 дугаар ангийн мотуудлын батлааны салааны ахлагч ташгин зарч халуун шавдар ажилладаг ахлаа ахлагч Аримул гэдэг хүн байна. Бол. За би 2006-аас 2007 онд үндэсний баталгааны сургуулийн ахлагчийн сургуулийг явган зэрэг байлдааны машин аавч оператор мэргэжлэр төгсөөд 2007 онд Үүргангаа аймгийн зөвшөөрсний 256 дугаар ангид томилогдож очоод 2009 онд одоо энэ ангид зөвшөөрсний 186 дугаар анги томилогдож ирээд өдний хүртэл ажиллаж байна. Одоо нийт 19 дэх жилдээ ажиллаж байна. За ерөнхийдөө манай энэ хугацаа цэргийн албан агчдыг одоо шинэ зэрэг татагдж ирэх өдрөөс нь буюу хүлээж аваад цэргийн албаагаа таалагдуулсан дуустал одоо би цэргүүдтэйгээ хамт байдаг. Цэргийн алба хаах гээд ирсэн байна гэдэг чинь хувь хүний зориг гэхүүдээ цэрэгт ирснээрээ одоо хүний хүндэлт сурна нэгдүгээрт. Даалгас үүргийг биелүүлж сурна. Ерөнхийд үүрэг хүлээж сурна гэдэг чинь одоо эр хүний төлөвшөлт маш эргээр нөлөөлнө гэсэн үг. Том шойр том шүү. Тэрэгц. Орх. Страр тол. 1 2 3 4 5 Тэгээд анх ахлагчийн сургуульд орж байхдаа би хийх үйл ажиллагааны талаар сонсч байсан. За бид сургуулаа төгсчөө заавал энэ ажиллагаанд явж үзэндээ цэргэн болж байгаа юм чинь гэж боддог байсан л да. Хамгийн ихнийх нь 2010 онд буюу Сиралын улсад үүрэг гүйцэтгэжээс миний хамгийн анхны ажиллагаа байсан. За тэнд одоо тусгай шүүхийг хамгаалах, шүүх хурлын танхимыг хамгаалах тийм үүрэг гүйцэтгэж жагаад дараа нь 2013 онд Өмнөд улсад үүрэг гүйцэтгсэн бас. За тэгээд 2014 онд Афганистан улсад холбооны бүгд найрамд Герман улстай хамтарсан эрүүл хамгаалтын ороотод үүрэг гүйцэтгсэн. 19-с 20 онд мөн адил Афганистан улсад Америк нэгдсэн улсын зэрэгтэй хамтарсан үндсэн ороотод тасгийн зарчаар үүрэг гүйцэтгээд 23-с 24 онд Өмнөд улсад салаан зарчаар хурдлагч албан шалгаар үүрэг гүйцэтгэж байсан. Бид ч одоо эрс төр суул уур амьсгалтай дөрвөн үйлрэлтэй улсад амьдарч байгаад гинт даалгаврын даапартид очих онгоцноос буухад амьсгал давчтаал эхэлж байсан. Одоо нэм хиттэй байсан нэг одоо сайн санахгүй. Тэгээ онгоцноос буугаал шууд ард иргэдийн дунд ороод ирэхэд л ер нь харьцлага юм л да. Аж амьдрал нь одоо хүмүүсийн нүдний харцнаас ахуулаад юм үзсэн, дай үзсэн хүмүүсийн нүдний харц гэдэг чинь шал онд байд юм лээ. Үнээр гайхсан л да. Ийм улс байдаг юм ах та, ийм газар байдаг юм ах та гэл. Тэгээд нэг дунд нь ороод үүрэг гүйцэтгэхэд эхлэхэд нэг ойролцоогоор нэг сар болол бүх юмдаа дасаал үүрэг гүйцэтгэж игдрээл тэгэл авцсан доо. Хүний газар нутагт очихж гисэн ямар хазаар одоо бид нар их орондоо ингээд амар тайван сайхан амьдраад байгаа юм бэ? Энэ улс доор нь яагаад ийм хэцүү байгаа юм бэ? Маш зүйл олон зүйлийг эргцүүлж харьцуулж бодно л доо. Тэгээ манай эхнэр болохоор зөвшөөрсний 110 дугаар ингээд соёл хүмүүжний зааварлагч ажилтдаг дэвшлэгч золтой тийм хүн байгаа. Сая би үүрэг гүйцэтгээд 2024 онд ирэхэд надтай зөрөөд манай Өмнөд улсад үүрэг гүйцэтгэхээр бас зөрөөд явсан. Тэгээд миний ядарч ийн яаж ийн чинь ихлээр үгээл гэдэг шүү дээ. Би ч тэгээ өмнө 4-5 удаа явцсан болохоор ямар гэдгийг мэддэг болохоор за ядарч л байгаа бах та. Тэгээд наваа гэдэл бодоод үгүй гэдэг байх гэж боддоо шүү дээ. Дэлхийн одоо хаана Өмнө самуун докторгуу халуун цэвүү таана тийшэл хийсэх болох хараа явж байгаа шүү дээ манай зэргүүд ч.
Сиралеон улс ч болохоор ерөөсөө баазын харуул хамгаалт, шүүхийн бас гадна талын харуул хамгаалт одоо нэгдсэн үндэсний байгууллагын ажилчид болон шүүгчдийг хамгаалах ёстой. Тэнд одоо шүүхөрлөөр орж байгаа хүмүүс ерөнхийдөө хүндрэлтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн ч байт юм уу? Хүндрэлтний хомроглоо устгасан гэсэн тийм зүйл ангитай тийм хүмүүс байдаг байхгүй юу? За тэдний аюулгүй байдлыг одоо шүүгч нарын аюулгүй байдлыг болон нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй байдлыг хамгаална. Манай бол Афганистан улсад нэлээд олон газар үүрэг гүйцэтгэсэн. Үүргүүд нь ондоо. Миний байсан очижсэн бааз бол Мазари Шарифатын Мармал бааз байсан. Тэнд болохоор манайх муу адил шалган нэвтрүүлэх болон баазын харуул хамгаалтыг авчирсан. Хамгийн чухал юм бол ерөөсөө шалган нэвтрүүлэх байр хөстэй. Шалган нэвтрүүлэх байр суул байх юм бол одоо ямар нэг хаалтлаа бааз руу ороход маш амархан. Тэр хариуцлагатай үрийг бол манай зэрэг албагч гүйцэтгэжсэн. Их тайван байна гэдэг бол миний ойлголтоор бол хүн болгоны эх оронч үзлээс л эхлэх байх. Хувь хүний хүн болгоны бодол нь зөв байх хэрэгтэй, эх орно гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Хувь хүнээс л эхэлнэ. Бүх хүн тийм бодолтой байхад л их тайван сайхан тохиорсон тогтно. За Даян дэлхийн эхийн улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэнгэр дуулахтнууд болон чөлөөнд гарсан Ахмад Дайчид генерал, офицер, ахлагч, төрүүч, байлагч нартай орчин цагийн зэвт хүч үүсч өгсөн 104 жилийн баярын мэндийг хүргье.